За, announcement гэж юу юм бэ? Тэгэхээр ерөөсөө Facebook групптэй зар одоо тавих. Зараа буюу одоо цэгцтэй байлгахад зориулагдсан ийм функц байгаа. За, өөрийн удирдах Facebook-ийн группт онцлогыг хүсч буй тодорхой бичлэгүүд одоо биднэрт байдаг шүү дээ. За, тэгвэл announcement функц нь тэрхүү одоо онцлог гэж байгаа бичлэг постыг болохоор бидний группийн одоо Landing tab гэдэг юм тэрний хамгийн дээр байршуулах боломжийг олгодог юм аа. За, announcement нь болохоор нийтдээ 10 бичлэг пост байршуулж болдог. Гэхдээ зөвхөн нэг л бичлэг болохоор яг хамгийн их ингээд гарч харагддаг. Тэгээ бусад бичлэгийн үзье гэх юм бол одоо all гэсэн юм төвчээр дарын дараагийн бичлэгүүдийг үзээд явах боломжтой. Announcement-ийг бид нэр ямар зорилттой бас ашиглаж болох вэ гэхээр нэгдүгээр нь болохоор яг одоо шинэ хэрэглэгч группт нийтж оронгууд шууд группийнхаа дүрмийг ингээ маш гоё байршуулах боломжтой. Мөн тусгай санал болгох одоо манай группийн мэдээ ингээл одоо нөгөө бид нар онцлогыг хүсэж байгаа эсвэл одоо бүх гишүүдэд хүргэж байгаа тийм гоё мэдээллийн чанартай эсвэл surprise эсвэл яа шагнал уралдаан зарлах гэж байгаа ч юм уу тийм мэдээлүүдээ бас оруулж болох нь. Тэгээ мөн группийн гишүүнийг таних гэдэг. За ингээд хүмүүс яг тэр хэсэг нь болохоор ингэ мэдээлэл гараад ирчихсэн байдаг. За удахгүй болох үйл явдлуудаа бас бид нарт оруулж болох нь тий ивент зохион байгуулах чиглэл тэрийгэ бэлтжээд announcement гэсэн хэсэг рүүгээ шилжүүлээд тавьчихна гэсэн. За мөн дээр announcement дээр болохоор яг группийнхаа гишүүнийн дунд болохоор мөн асуулт хариулт байршуулах боломжтой. За тэгэхээр announcement-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоо яаж хэрэглэдгийг тэрхүүгийн дараах видео хичээлээсээ бүгдээрээ суралцаад явуулна. За announcement-а баянд төвчүүлэх. Тэгээ announcement-тэй зараа хэрхэн оруулахыг одоо бүгд үзье. За бэлэн энд оруулж байгаа энэ постуудасаа бүгд announcement зар болгож тэмдэглэе эсвэл онцгой чухал бичлэг гэж үзээд түүнийг announcement руу оруулъя. За энийг оруулъя гэж үзье. За тэгэхээр тухайн постныхаа баруун дээд дүнсгэнд байгаа энэ 3 цагийн дээр дараах ийм зэсүүд гарч байна. За энэ зэснүүдээс market announcement гэсэн зэсийг сонгосноор таны тухайн пост чинь одоо announcement хэсэг рүү шилжиж байгаа юм аа. За одоо бүгдээ энд announcement байхгүй тий сая ингээ хийсэн энд гарч ирэхгүй. За refresh хий. За тэгэхээр нэг announcement минь гараад ирчихлээ тийм ээ. Ингээд идэвхжүүлэх юм шүү дээ. За ихэд өөр пост бүгдээ announcement руу оруулъя. Эсвэл чухал бичлэг байна уу? За энэ announcement руу оруулъя. За 3 цагийн дараа дарлаа гарч ирэх зэснээс market announcement гэснийг сонгоё. За эхлэлцүүлгийнхаа тийм нөгөө группийн мен дандаа announcement хамгийн дээр нь байршдаг гэдгсэн тийм ээ. Постуудын хамгийн дээр. За тэгэхээр ингээ гараад ирсэн байна. Announcement дотор маань нийтдээ 10 бичлэг хийж болдог гэсэн тийм ээ. За 10 бичлэгээс 10 бичлэг хийчлээ гэхэд ганцхан хамгийн ихний нэг байгаа бичлэг маань л харагддаг гэсэн тийм. Бусдыг харахад бол энэ see all гэсэн линкэн дээр тарж хардаг. Одоогоор бол бид нарт 2 байна тийм ээ. За нэг зар бичиж үзье тийм ээ. За ийм зараа хийж үзье тийм ээ. За энийг постлчлоо. Энийг зарлуугаар оруулах announcement болгоё гэхийн тулд мөн ингээд оруулж байна. За announcement нийтдээ 3 зараа ортолсон байна тийм. За одоо тухайн announcement хэсгээс яаж зараа уцаах вэ? Тухай за өнөөдөр энэ хугацаанд болоод дуусчлаа гэсэн тохиолдолд
тухайн л хүн л нөгөө 3 цагийн дээрээ дараад гарч ирэх. Зэсээс нь remove announcement гэснийг сонгоод яг announcement гэсэн хэсгээс нь бол устчихж байгаа. Тэгэхдээ бол нөгөө пост гэх нь бол устгах гэсэн шүү. Тэрөө пост устгахоор бол энэ delete post гэсний дараад устгах гэсэн. За announcement их аягүй чухал. Энийгээ бас агуулга сургалт зохион болгож байгаа эсвэл групп байдлуулдаг хүмүүс, өдөртөж ажилладаг хүмүүс announcement-ийг хэрэглүүл их боломжтой шүү. За тэгээ өнөөдөр хичээл ингээд өөр дуусч байна. Дараагийн хичээл дээрээ бүгдээрээ мөн агуулгын маань маш гоё зэгцтэй болгодог. Чухал функцийн нэг нь бол энэ popular topics in posts гэсэн энэ хэсгийг яаж хийх юм бэ гэдгийг бүгдээрээ үзэх болно. За дараагийн хичээл дээр уулзлаа баяртай.